За бүгдээрээ юу байцгаана? Dream Fest-ийн та бүхэнд энэ удаа After Effects-ийн анхан шатны хичээл 2 дугаар хэсгийг одоо үзүүлэх гэж байна. За тэгэхээр та бүхэн мэдж байгаа энэ видео файлс дээр гардаг одоо нэг арийнхын 80 зэрэг бас дайггүй болохоор нь бас зөвхөн тавьчлаа. Гэхдээ яг энэ намайг хамгийн гол нь хичээл. За тэгээд хэдүүлээ хэлцгээе. За миний хэрэгжилж байгаа After Effects бол одоо энэ 2014 онд гарсан хамгийн сүүлчийн хувилбар нь байгаа. Ийм нэг жоохон нэг юм синхэрдүү одоо болсон. За тэгээд та бүхний одоо яг одоо хэрэглэх хичээл миний бодлоор нэг CS5-аас муу за 4-ч байсан болох байх. Миний бодлоор зөвхөн зарим ер нь CS5-аас эхлээд ер нь нэлээд хідэн одоо хэрэгслүүд нэмэгдсэн байгаа. Тэгээд мэддэг хүмүүст нь хэлчихье. За тэгээд та бүхэн одоо энэ Facebook за тэгээд YouTube дээр тавьсан асуудал эдрийг бүгдийг одоо би цуглуулад тэгээд анхан шатны хичээл за бас зарим мэддэг хүмүүдийг одоо орох гэж байна. За тэгээд үл эхэлцгээе. За тэгэхээр скрипт яаж суулгадаг вэ гэдэг нэг асуудал гарч ирсэн. Тэгэхээр скриптийг болохоор маш амархан C тэгээд Program Pass, Adobe CC за тэгээд энэ scripts гэдэг энэ байгаа. За тэгээд script UI гэдэг энэ дотроо тавхан хуулж тавина. За тэгээд хуулж тавихтаа хамгийн гол нэг саяных шиг юм цагаан тэр нэг тавьсан байгаа харж байгаа энийг. За тэгээд энэ шиг тавина. За тэгээд дараа нь яг энийг preference general. За тэгээд энийг чигтлэх хэрэгтэй нь allow scripts to write files and access network гэд энийг тавхан тавих хэрэгтэй. За тэгээд шинэ композишн за тэгээд хэдүүлээ зүгээр жоохон шууд явсан дээр байх. Бодлоор нэг нь авцаа. За тэгээд энэ дээр одоо юу вэ гэхээр за та одоо камераар бичлэг хийх юм уу? За нэг тиймэрхүү хийх байх. За тэгэхээр одоо энэ нэг фрейм гэдэг нэг юм байна. За тэгэхээр фрейм одоо ямар учиртай юм бэ гэж бодож байгаа. Энэ болохоор секундыг хуваасан одоо нэг дахин 1 секунд л гэсэн үг дээ бараг л. За тэгээд энийг яаж шалгах вэ гэхээр маш энгийн. За би энэчнээс нэг бичлэг оруулаад тахъя. Маш амархан бичлэг. За энд байна. За тэгээд энэ бүх дээр нь байгаа. За тэгээд доошоогоо properties гэд. За тэгээд details гэд нэг хэсэг гарч байгаа. За тэгэхээр энэ дээр болохоор энэ байна. Секундэд 29 фреймийн хурдтай. За тэгэхээр энэ яг 29 фрейм гэж байдгүй зүгээр энэ нэг наривчсан хэсэг нь гаргаагүй. Үүндээ бол 2997 гэсэн фреймтэй явдаг. Тэгээд энд зарим нэгэн пресетсүүд байгаа. Ихэвчлэн одоо миний бодлоор нэг 23 энэ 1976 тай эсвэл энэ 25 эсвэл энэ 2997 хэрэгэлдэг. За энэс дээш болохоор нөгөө нэг удаашруулах за тэгэл нэг удаа хөдлөх байдалтай хийгээвэл энэ бусдын нь ер нь энэ 50 60 мартаг нь ер нь сонгосон дээр гэж бодож байна. За тийм мэдээж ойлгомжтой хэдэн секундын одоо интро старт хийх гэж байгаа шалтгаалаад. За тэгээд идрэх хийн. За тэгээд бусд нь их сүртэй зүйлүүд биш. За тэгээд энэ дээр мэдээж хэдүүлээ тест гэд нэрээ өгөөд за ингээд хэдүүлгийнхын прожект нэгтлээ. За ингээд харж байгаа. За уучлаарай. За тэгээд бас нэг асуудал нь болохоор та нар яаж ийм цагаа яаж гаргаад байгаа юм бэ гэсэн асуудал гарч ирсэн. За одоо би ингээд энэ дээр контролоод харж байгаад ингээд дарна. Зөв нэг хүн асуусан болохоор. За нэг юм байна. За тэгэхээр хэдүүлээ юуны төрөнд одоогоор энэ бол одоо нэг иймэрхүү байгаа. За миний маусны гол бас жоохон эвдэрсэн байгаа учраас та бүхэн ойлгоорой. За тэгээ одоогоор нэг ийм байгаа гэсэн энэ ямар ч 10 фон байхгүй гэсэн. Заримдаа хүмүүс 10 фон хийхгүйгээр рендерлээд нэг тиймэрхүү асуудлууд гардаг. За тэгээд control U гэж дараад control юу юм уу эсвэл layer new solid. За энэ дээр байгаа юмнууд бол ер нь бүх одоо хэдүүлэнгийнх нь эффектийн одоо үндэс суурь гэсэн үг. Text solid гэдэг нь болохоор одоо бараг л нэг layer гэсэн үг дээ. За тэгэл hit гэрэл камер одоо нэг object shape одоо дүрс хэлбэр үүсгэх adjustment layer одоо энэ нэг битгийж байгаа ярэ. За тэгээд CS одоо CC-гээс эхлээд энэ Maxon Cinema 4D-ийн файлуудыг одоо автоматар оруулж ирдэг болсон. За тэгээ юм байна. За эхлээд хэдүүлээ solid байцгаая. За энэ хэдүүлэнгийнх нь 10 фон ах болно. За тэгээ энэ дээр мэдээж өнгөө өгөөд окей. За ингээд мэдээж 10 фон ичнэ. За тэгээд энэ дээр одоо хэдүүлээ юу хийх вэ гэдэг нэг асуудал гарч ирж байгаа. За тэр нь болохоор
энэ одоо effects presets гэдэг нэг юмнууд байгаа. Эсвэл энэ effect гэдэг энэ дээр ороод энэ жишээнээс одоо хайсан ч болно. За тэгэхээр энийг одоо яаж мэдэж авах вэ гэдэг нэг асуудал гарч ирж байгаа. Энд одоо юу байгаа нь бүү мэд. Нэг тиймэрхүү байна. За тэгэхээр хэдүүлээ шууд энэ чинээс явцгаая. За тэгэхээр хэдүүлээ арын фон одоо хийх гэж байгаа. За тэгэхээр ихэвчлэн зарим минутад болохоор энэ distort, эсвэл keying, за эсвэл generate гэдэг дотор ер нь гол энэ эффектүүдийн хэсгүүд явдаг. Гэхдээ би ер нь ихэвчлэн энийг нэг хэрэгэлдэг үү. Гэхдээ generate гэдэг дотор одоо үүсгэх гэсэн утгатай учраас хэдүүлээ энэ gradient ramp гэдэг энийг одоо арын фон, маш энгийнээр арын фон гэдэг одоо энэ нэг юм параграф одоо блог нэгаа. За бүгдэнд ч юм байгаа. За эсвэл энэ дээр ramp гэд бичгэд энд шууд гараад ирнэ. Тэгэл татаж авчаал энэ дээрээ тавьчихна. Маш ингээ. За юм байна. Тэгээд хэдүүлэнд нь одоо маш гоё арын фон гарч ирлээ. За тэгээд гацж барьж байгаа хүмүүст бол та бүхэн зарим мэдж байгаа энэ пуулыг хагас HD 3 дугаар SD формат quarter за бүр бүдэг. Энийг бол ер нь хөвчлэн гацж байгаа тохиолдолд ер нь хэрэглэнэ. За тэгээд хэдүүл арын фон ажиллаа. За одоо текст хэсгээ. За тэгээд текст бол маш энгийн хэдүүлээ шууд ингээ болоо. За тэгээд энэ нэг ядаргаатай нэг юу байгаа харж байгаа. Чэнэс. За тэгээд одоо энэ томруулах, жижигрүүлэх үйл ажиллагаа эхэлж байна. За ингээд. За тэгэхээр та бүхэн заримдаа томруулахдаа энэ одоо энэ дээр дарж байгаа pen байхаа энэ тэгээд anchor point энэ төвийн цэгийг одоо хөдөлгдөг энэ жишээ нь энэ дээр нь тавьчих юм нэг иймэрхүү томруулвал голоосоо томрно. За эсвэл энэ тавьвал би буцаагаад энэ талаасаа томорч байгаа тав харж байгаа. Ер нь зарим нэгэн эффектүүдийг хийхдээ энэ төвийн цэгийг ер нь их хаана тавих уу гэдгээ бас зөв шийдэж явах хэрэгтэй. За тэгээд одоо мэдээч хэдүүлээ фондо сонгоно. За тэгээд бас текстээ яах вэ, их үү байх уу гэдэл нэг тиймэрхүү асуудлууд гарч ирнэ. Trim paste. За тэгээд хичээл. За хэдүүлээ нэг иймэрхүү юм хийлээ гэж бодъё. За тэгээд зарим энэ дээр чинь нэг иймэрхүү одоо эффектүүдийн хэсэг байхгүй ч магадгүй. Тийм учраас энэ Windows гэсэн дотор чинь бусад энэ бүх юмнууд нь байгаа. Тийм учраас та нар энийг сайн мэдэж авах хэрэгтэй. За одоо төвдөө олъё гэж хэдүүлээ одоо. За тэгэхээр title action save гэдэг энд нэг юм байгаа. Тэр энийг дарна. Тэгэхээр энэ ер нь нэг зурагтан тамаатай ер нь нэг тийм зүйлтэй. За тэгээд нөгөө илүү гараад нэг тиймэрхүү болдог. За тэгээд за голлуулъя. Тэгээ яг дунд нь тавь. За ингээ хэдүүлгийнхэн голчлоо. Гэхдээ хэдүүлгийнх нь текст болохгүй учраас хэдүүлээ энэ Word дээр ер нь бүх ер нь ямар нэгэн бичгийн програм дээр бол энэ бүгд байдаг. Тэг учраас голлууллаа. За тэгээ яагаад сая ингэж хөдлөө гэж бодож байгаа. Яагаад гэвэл хэдүүлгийнх нь төвийн цэг энд байгаа учраас тэгээд шууд өөрөө автоматар нэг иймэрхүү байдалтай. За тэгтээ зүгээр хэдүүлээ нэг голлуулчих болно. За тэгээд хаяа нэг нээгдэхэд хэдүүлгийнх нь нэг ийм болцсон байдаг. Нэг ийм асуудал. Тэгээд хүмүүс та бүхэн энэ character гэсэн дотор энэ бүх одоо хэсгүүд байгаа. Тийм учраас та бүхэн энийг зүгээр эвтэйх нэг ингээд тавьчвал бас болно. За тэгээ фондо сонгоно. За тэгээ фонд дээр та нар ямар фонд вэ ийм вэ гэд байгаа. Тэгээ Монгол фонд гэдэг нэг юм байгаа. Тусал сигнэт дээр гаргасан фондууд гэж нэг юм байгаа. Бас тэгээ та бүхэн өөрсдөө фонд олоорой. Гэхдээ энэ болохоор Unicode гэдэг одоо олон улсын одоо фондны одоо форматаар хийсэн учраас энэ бол одоо Монгол одоо юу шууд таних хэвээр. За би одоо Монгол дээр таарсан байна. Энэ одоо Unicode-оор хийсэн. За тэгээд би одоо шууд хичээл. За хоёр үсэг хоёлоо таньж байна. За ийм байна. Тэгээ асуудал бол маш энгийн зөвөр та нар бас өөрсдөө бас жоохон хайх хэрэгтэй. Бас зарим юмыг бас би бас тэр болгоныг мэдэхгүй эсвэл за бас тэгээ тэр болгон боломж гараад байхгүй байх. За ийм байна. За тэгээд одоо нэг асуудал үлдэж байна. За тэгэхээр хэдүүлэн ер нь ямар нэгэн дараа нь солино барина.
энийг сольж дараа нь ашиглана гэж бодож байгаа бол та бүхэн энэ layer pre-compose энийг ашиглах хэрэгтэй. За тэгээд энэ дээр нэрээ өгөөд бүх одоо эффектүүдтэй хэсгийг үлдээгээд одоо авна гэж. За ингээ окей. За ингэхээр хэдүүлэнд нь дахиад нэг групп үүсэж гарч байгаа. Энэ дээр дахиад нэг гараад ирж байна. За тэгээ би энд одоо солиё энэ үгийг. За тэгэл ингээд. За ингээ солилоо. За тэгээд би буцаад очихоор тэндээ солигдсон байгаа харж байгаа. За тэгвэл хэдүүлээ дахиад нэг туршаад үзье л да. За тэгвэл хэдүүлээ нэг жоохон хөдөлгөөд үзье. За тэгэхээр P үсгээ дараад imposition гэдэг ихний үсэг. За тэгээд position. За энд нэг юм жижигхэн нэг од маягийн юм үсэж байгаа харж байгаа. За тэгээд эндээс эхлэе. За тэгээд би 2 секунд яваад би энэ эсвэл би энийг одоо энийг 2 секунд яваад энд авчирмаар байна. Гэт. За нэг иймэрхүү байдалтай. Хамгийн гол нь shift-тэй дарж хөдлөх хэрэгтэй. За тэгээ ингээ хөдөлж байгаа нь хамгийн гол нь та нар энэ цагны учрыг ойлгочих хэрэгтэй. Зүгээр л хөдөлгөе барья гэсэн юмнахаа одоо эффектийг оруулахын тулд та нарын цагийг дарах хэрэгтэй. За тэгээд хөдөлчлөө. За тэгээ одоо текстээ солиул хэдүүлгийнх нь мөн л адил эндээ солигдох болно. Тэг учраас та нар дахиж дараа нь хэрэглэх одоо боломжтой болж байгаа гэсэн үг юм аа. За одоо бас нэг энгийн зүйл бол mask гэдэг нэг асуудал байгаа. За тэгэхээр хэдүүлээ одоо mask-ий. За тэгэхээр хэдүүлэнд нь ямар ч одоо дотор өнгө хэрэггүй. Одоо та бүхэн харж байгаа ингээд нэг сонио өнгө үсээд гарч байгаа. За тийм учраас хэдүүлэнд нь энэ fill гэдгийг дараад байхгүй. Энэ надад хэрэггүй. Stroke гэдгийг дараад энэ надад хэрэггүйгээд хоёул ингээд алга болгочихно. За тэгээд хамгийн гол нь маска эхлэхдээ та бүхэн энэ дээрээ дарж байгаа ингээд үсэх хэрэгтэй. За ингэхээр маск ингээд тэр доторхыг л зөвхөн авч гарч байгаа. Тэгээд ингээд нэг хөдлөх маскыг та бүхэн бас анимашнд оруулж болно. Энэ машингийн зүгээр та бүхэн за мэдхгүй байлаа гэхэд дараах зүйлүүдийг бас та нар өөрсдөө шууд одоо хөдөлгөөд ер нь үзэх хэрэгтэй. Ингээд одоо энэ дээрээ даръя. За тэгээд за тэгээ энд үндсэн одоо зарим тохиргооны хэсгүүд байгаа filter гээл. За тэгээд shape энэ дээр нэг одоо fat гэдэг нэг юм байгаа. Тэгээд энийг ингээд хөдөлгөөд дээрээ дарж агаад хамгийн гол нь энэ дээрээ. За тэгээд би энд авчи гэх юм за нэг бүтэн за эхлээд энд за би тэгээ байрын солилцлоо сая уучлаарай. Эхлээд алга болоод за би гарч ирж байна. За тэгээд маск гараад ирлээ. За keyframe-ийн учрал ердөө л энэ ерөөсө та нараа хөдөлгөе барья гэсэн юм аа л хамгийн гол нь энэ урд нь байгаа цагийг л дарчихад хангалттай. Энэ бол машингийн зүйл. Хамгийн гол нь та нараа яг тэнд хөдөлгөмөр байгаа зүйлээ хамгийн гол нь яг секунд дээр авчиж байгаа. Тэгээд хөдөлгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол за би жишээ нь ингээд ийм байлгачаалаа. За тэгтээ би энийг буцаагаад хураамаар байдаг. За ийм. Тэнгуут энд ингээд keyframe үсэж харж байгаа. Тэгм учраас ямар нэгэн хөдөлгөөн хийх болгонд тэнд keyframe үснэ. Эсвэл өөрчлөлт үсэж байгаа бол яг тэр тухайн keyframe дээрээ тааруулж агаад голлуулж агаад буцаачиж болно. Тэгэх юм бол ямар ч одоо юу үсэхгүй. Одоо keyframe зүгээр тэрий одоо тухайн keyframe-ийг одоо өөрчилж байгаа гэсэн үг. За нэг юм байна. За тэгээ одоо solid-ийн эсрэг рүү орцгоё. За layer new solid. За тэгэхээр хэдүүлэндээ энэ дээр одоо яг ийм байхад одоо яаж эффект өгөх вэ гэж санаа зовж байгаа. За тэгэхээр хэдүүлээ эффект өгөхийн тулд ердөө за миний бодлоор заримдаа ийм 3 дугаар одоо ийм юу хэрэгэлдэг блогнуудыг татаж авч тусад нь суулгадаг. Шинэ optical players гээл иймэрхүү одоо эффектийн хэсгүүдийг тавхан хэрэгжилж болно. За тэгээд нэг иймэрхүү за хараадах. За тэгэхээр ийм байна. За тэгээд тухайн тусгай эффектүүдийн иймэрхүү гэрлүүдийг гэрлүүд шиштэй зүгээр нэг 3 одоо нэмэлтээр суух
одоо блогнуудыг иймэрхүү аргаар хийн. Гэхдээ нэг асуудал нь болохоор хэдүүлэнгийнх нь одоо текст хайччваа гэдэг нэг асуудал гарч ирж байгаа. Гэхдээ зарим иймэрхүү суудаг блогнууд шууд ингээд нэг бүх юм гаргаад ирдэг. Гэхдээ зарим нь бол гаргахгүй. За тийм учраас хэдүүлээ энэ ийм байгаа мод гэдэг энэ яг Photoshop дээр байдагтай яг адилхан. Энийг яаж гаргах вэ гэхээр энэ F4-өө дарж хэдүүлээ энийг гаргана. За тэгээд жишээ нь screen. Инхээр хэдүүлэнгийнх нь одоо юу гараад ирж байгаа харж байгаа эффектийн ингээд заавчлаараа жоохон анеацтайгаа. За тэгээд одоо энэ урд нь цаг байгаа харж байгаа бүгд анимашнд оруулж болно гэсэн үг. Гэхдээ та энийг ямар аниме одоо хэрэгтэй одоо ямар хөдөлгөөнтэй юм бэ гэдгийг мэдэхгүй байгаа бол зүгээр л энэ урдах энийг тоглоод үзчих шууд энэ одоо ингэдэм байх, энэ ингэдэм байх, энэ хөдлөгдөм байх гээл иймэрхүү байдалтай үзэж хагаад тэгээд тэр тухайн тэр чин таалагдвал ердөө эхлэлийн тавиад хаашаа авчмаар байна. Ингээл болоо. Ингээд хөдөлж гарч байгаа. За юм байна. За одоо хэдүүл adjustment layer руу орцгоё. За adjustment layer гэж юу вэ гэж бодож байгаа. За тэгэхээр энэ бол энэ layer дээр байгаа тохиолдолд dot-ийн хідтэй бол шууд нөлөөлдөг. За тэгэхээр хэдүүлээ энэ дэр маш энгийн юм хийцгээ. За effect өнгөний хэсэг хөвчлээ өнгө зохицуулах гэж энийг хийдэг. Тэгэхээр хэдүүлнэ энэ дээр за curves муу адил та бүхэн хэмжээнээс хайж болно. Тухайн нэрэл мэдчих хэрэгтэй. За тэгэл энэ шууд өнгө нөлөөлж гарч байгаа. За тэгээ би жишээ нь ногоон өнгийг сайн татаад өгье. Бас ногоон өнгийг. За тэгээд би цэнхэр өнгийг жоохон доошлуулад өгье гэх юм уу. За инхээр хангуул нь энэ текстэндээ хүртэл нөлөөлөө явуулж гарч байгаа. Энэ гэрэлт хүртэл нөлөөлж байна. За тэгэхээр ийм учиртай ямар нэгэн өнгө юм уу. За нэг тийм хийх гэж байгаа бол ер нь бусдандаа бас нөлөөлүүлэхийг хүсэж байгаа нөлөөлөхийг хүсэж байгаа юм. За тэгэхээр бусад энэ хэсэгтээ бас одоо оруулахыг хүсэж байгаа бол энэ adjustment layer-ыг бол дээр нь тавих хэрэгтэй. Хэрвээ доор нь гарах юм бол энэ гэрлэнд нөлөөлөхгүй гээл. За нэг юм дээр доороо гэсэн одоо маш энгийн одоо зарчмаар ажиллана. За тийм учраас adjustment layer бол ийм учиртай байгаамаа. За тэгэхээр 3D. За бол дараачих нь бол 3D гэдэг нэг зүйл байгаа. За тэгэхээр 3D бол за би энэ дээр жишээ нь энэ дөрвөлжин байгаа гарч байгаа. Энэ болохоор 3D болгоё. За тэгээд би камер хийх хэрэгтэй. Би заавал камер хийх хэрэгтэй. Энэ дээр бол за тэгээд тухайн 50 мм руу ямар миллиметр гэдгээ харж жагаад хэрвээ та бүхэн камертай бол штэ би бас судахгүй тэгж байгаа нэг камер ундаас тэгэл камертай бол энэ камерны одоо энэ миллиметрийн учрыг ойлгож байгаа гэж бодож байна. Маш энгийн яг камерны юм байгаа. За тэг окей. За тэгээд энэ камер гэдэг энэ дээр чинь нэг юм байгаа. Энэ бол камерыг хөдөлгөх, барих, эргүүлэх гэх бүх юм байгаа. За тэгээ би энийг одоо энд авчи. За төр зур гэрлээ унтраа. Энийг нүд хажууд байгаа харж байгаа. Тэгээ нүдийг дарчих. За би ингээд маска бас би устгадах. За ийм байна. За би камера яаж харах вэ? За тэгээ custom view-ыг за ийм байна. 3D одоо хэмжигдэхүүн дээр бол миний одоо ингэж харагдаж байгаа. За ийм байна. За тэгэхээр буцаад active camera. За тэгээд би одоо жишээ нь камер хүртэл өөр ингэсэн тохиргоо байгаа. Би камера яаж хөдлөх вэ гэдэг нэг бас толгой эргүүлсэн асуудал гарч ирж байгаа гэж бодож ирсэн бол та бүхэн бас гүйл болов гэж бодож байна. За тэгэхээр эхлээд хэдүүлээ энэ дээр point interest одоо тухайн гоё эвтэйхэн хөдөлдөг нэг хэсэг байдаг. За тэг position. За тэгэхээр би 2 секундын дотор ингэж яваад за тэгээд мөн за бас жоохон эргүүлээд нэг жоохон энэ хэвцээ ингэж эргүүлээд ч юм. За нэг тэгээд одоо ямар текст одоо анимашн болж байгаарай. За ийм байна. За тэгээд унших гэж бас нэг хөөх юм болно. Энэ хангал нь жоохон уншуулах хэрэгтэй. За тэгээд дуу яагаад гарахгүй байна? Яагаад дуу маань болохгүй байна гэд нэг тийм асуулт байсан. За тэгээд
Энэ бол маш ингээ After Effects заавал рендерлж байж одоо тухайн дууг заавал гаргадаг. Тийм учраас хэдүүлээ энийг бол маш одоо төвчээртэйгээр бас хийх хэрэгтэй зарим нь. За тэгэхээр би нэг дуу оруулах гээд үзье. За жоох хүлээж байгаарэ. Түлээ. За энд нэг байна. За би шууд Windows-ийн шууд дууг оруулъя. За ингээд дууг оруулахаар татаж аваачаа шууд оруулчих болно. За тэгээ Sleep Away. За энэ байна. За энэ дуу байна. За тэгээ доошогоо. Түлээ доошогоо. За энэ дууны бол юу? Одоо юм одоо юу гэдэгчлээ те. За марцчих. За тэгэхээр яаж дууг харах вэ гэхээр энэ preview гэдэг нэг юм байгаа. Та бүхэн хэрвээ сайн мэдэх бол энэ байгаа. Энийг ашиглаж дуу гаргана хэдүүлээ. За одоо би shift-д дарлаа. Ямар ч дуу явдаг вэ? За хэрвээ би preview-г дарах юм бол за ийм байна. Хамгийн гол нь та бүхэн энэ ногоон энэ зураасыг уншуулад preview-гээрээ эсвэл энэ хязгаар эдрээ хүртэл зааж өгөөд одоо энэ хязгаарыг зааж өгөөд за би энэ дээр жоох өөрчлөе л доо тэгвэл за би жишээ нь pond өнгийн жоохон ийм болголоо. За ингээр preview алга болчихж байгаа нэг сонирм байгаа. За тэгэхээр би одоо уншууллаа. За ногоон хязгаар хүртэл уншина. За ингээд ийм байдлаар та бүхэн хийх болно. За тэгээд энэ мөн та бүхэн чинь Photoshop дээр хэрвээ зарим мэддэг бол Photoshop-оос After Effects руу импортлж оруулж ирж болно мөн. Заавал энэ After Effects дээр дизайн хийх шаардлагагүй. Photoshop дээр зарим дизайнуудаа шууд оруулж болдог нэг онцлогтой. За ер нь Adobe бүх програмууд бие биентэйгээ хосолж ажилладаг. За тэгэхээр энэ бол ер нь сурцсан багт бол маш илүүдгүй одоо арга барилууд байгаа. Одоо Adobe-д бол бүх төрлийн одоо програмд байгаа дууных хүртэл After Effects-тэй хосолж ажиллана. Premiere After Effects-тэй хослно, Photoshop хослно, Speed Grade хослно. За тийм учраас ер нь Master Collection суулгаад ер нь аль альны ер нь нэвтэх нэг гад 2 минут сурцсан багт бол илүүдгүй гэж бодож байна. За тэгээд одоо рендерлэн хэдүүлээ. За рендерийн асуудал энэ бол маш чухал асуудал гэж бодож байна. За тэгэхээр энд ганцхан юм үлдсэн байгаа. Null object бол за миний нэг одоо нэг хичээл дээр байгаа. Plexus гэдэг нэг хичээл байгаа. За нэг тэр хичээл дээр энэ одоо тухай заасан байгаа. За тэгээд тэрийг ороод үзээрэй. Зөв channel руу ороод. За тэгэхээр хэдүүлээ гэрлэн дээр нэг учраа олоод үзье. За гэрэл spot, за point light, за тэгээд цагаан өнгөтэй гэрэл, за 100% юутай гэл. За хамгийн гол нь гэрэл зүгээр шууд 3 хэмжээс дээр өөрөө гарч ирнэ. Тэгээд энэ гэрэл одоо энд явж байгаа л гэсэн үг л дээ. Энэ бол 3 хэмжээстэд одоо яг гэрэл техник гэрэл бол ингээл ийм байдлаар. За би хөдөлгөөл үзэл та position хөдөлгөлөө. Би хинт тавих хэвээр нэг бас. За тэг гэрэл энд яхад би энийг ийшээ хөдөлгөнө. За ингээл болоо. За тэгээд active camera. За одоо манай одоо бүтээл яаж ажиллах вэ? Ягаад энэ яга харагдаад байна гэвэл би манай арын фон маань ийм цагаантай учраас харагдаж байгаа. За тэгэхээр арын фоно хэдүүлээ унтраагаад үзчихвэл за одоо яах нэрэ. За нэг иймэрхүү. За бараг нэг сүнс чөтгөр гарах гал байгаа юм шиг санагдаж байгаа. За тэгээд ийм байна. За тэгээд рендерлээ хэдүүлээ хязгаараа зааж өгнө. Би энэс энэ хүртэл рендерлмээр байна гэд хязгаараа зааж өгөөд pre-render. За тэгээд тухайн сэвлэх гэж байгаа газараа зааж өгнө. За хэрвээ өмнө рендерлж исэн бол нэг тиймэрхүү имижс бол энэ дээрээ дараад тухайн энэ доотлын энэ дээрээ дараад за тэгээд газараа зааж өгөөд энэ юунуудаа тохиргоонуудаа хийгээд яг иймэрхүү авилах тулан дуу юм хэвчлээ. За тэгээд та бүхэн зарим CS 3, 4, 5-ыг ашигладаг бах. Тэрэн дээр энэ аудио гэсэн хэсэг нь нэг чигттай байдیں۔ Ийм чигт. Та нарын чигтэн дарах хэрэгтэй. CS 6-аас дээшээгээ чигтгүү болсон. Шууд автоматар одоо дуун гардаг болсон. Тийм учраас та бүхэн заавал чигттай
байвал одоо чихтийн дарах хэрэгтэй, дуутаа гаргамаар бол за тэгээ окей гэж дараарай энэ энийг дан. Тэгээ жоохон хүлээндээ хамгийн гол нь. За тэгээд рендерлж дууссаны дараа за энийг сайн сонсороо. Рендерлж дууссаны дараа за ер нь нилээ их багтаамж ижилсэн одоо тэмцлэг болдог. Уул нь дөнгөж 10 секундын байхад жишээ нь 2 ГБ 4 ГБ болцсон байх жишээтэй. За тийм учраас та нарын конвертер ашиглах хэрэгтэй. Эсвэл Sony Vegas-ыг ашиглах хэрэгтэй. За би хэвчлэн конвертер ашиглажтэй. Заримдаа Sony Vegas ашиглаждаг. За дууд өвсөх хэрэг гарвал. За тэгээд одоо жишээ нь би одоо файлаа нэмнэ. Add file гэд. За энийг нэмчин. За тэгээд би тухайн одоо хэрэглэх гэж байгаа юмдаа шилтгаалж видеогоо сонгоод одоо AV юм уу, Movie юм уу нэг сонгоод би конвертер дарчдаг. За тэгэнгүүт хэмжээ нь хэд дахин багасаад яг байх ёстой хэмжээнд очдог. Зарим хүмүүс энийг дүр сум байрны инээ тэрэг гэдэг болохоос тэд нэр өөрсдөө буруу одоо тохиргоо өгснөөс болоод одоо конвертерийн буруу тохиргоо өгснөөс болж дүр сундаг. Хэрвээ та бүхэн зөв тохиргоо, зөв фрейм, мөн зөв одоо bright одоо тэр хэм форматыг өгөх юм бол ямар ч дүр сунахгүй зүгээр шахалтал явагдах болно. Тийм учраас дүр сунна гэсэн ойлголт бол байхгүй. Хамгийн зөв тохиргоо өгөх хэрэгтэй. За тэгээд өнөөдрийн хичээлийн түрээд өндөрлөлөө залуусаа. Тэгээд та бүхэн таалагдсан байх. Энэ угаасаа After Effects-ийг нэгэн зэрэг шууд одоо хийнэ гэж байхгүй. Тэгээ би за дараагийн хичээл бас After Effects-ийн анхан шатны 3 дахь хичээл болгоё гэж бодож байна. За тэгээд та бүхэн төвчээр төвлөж байгаарай. За тэгээд лайктаар шеэр хийгээрэй. Мөн энэ яг одоо доорчин гарч байгаа хоёр линкэнд зүгээр дарчаарай зүгээр. Нэг жоохон юм туршиж үзэж байгаа. За тэгээд зүгээр дарчаарай та бүхэн тэгэхэд хангалттай. За тэгээд дараа уулзлаа. Түрэхтэй залуусаа. Тэгээд лайктаар шеэр хийгээрэй.